Сайн байцгаана уу өргөн хүндэт үзэгчдээ. За Zero Consultant зөвлөх үйлчилгээний байгууллагаас бизнес эрхлэгч болон хувь хүмүүс зориулсан ментор подкастыг эрхлэн явуулахаар шийдээд бид эхний дугаараа та бүхэнд танилцуулж байна. Тэгээ манай ментор подкастын эхний дугаараар Datacom болон бизнес медиагийн үүсгэн байгуулагч бизнесийн ментор Нихот Метрийг аварж оролцуулж байгаамаа. Тэгээ юуны өмнө одоо миний урилгыг хүлээж авч зөвшөөрсөнд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээ та сайхан амарчж байна уу? Таны ажил үйл сайн уу? Ажил үйл сайхан амарчж байна. За тэгээд би тантай уулзж байгаа энэ цаг мөчийг одоо үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд шууд ингээд асуулт руугаа орё гэж бодож байна. Тэгэхээр мэдээд үзэгчд маань миний ярианаас илүү таны яриаг илүү сонсох хүсэж байгаа. Тэгэхээр би бас зочноо илүү яриулах бодолтой байгаа. Тэгэхээр 2018 оноос эхлээд Zero Consulting компани mentorship-ийн одоо хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн үеэс эхлээд ер нь бол би таныг ментор хүний роль мэдэл гэж хардаг. Тэгэхээр яг ментор хүн гэж ийм л хүн байна да гэж бас өөртөө төсөөлсөн. Тэр утгаараа бас ингээд эхний дугаараараа таныг өргөсөн юм аа. Тэгээ ер нь бол 2018 оноос эхлээд Монголд бол менторингийн соёл бас нэлээд одоо хөгжиж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгээд эхний асуултаа таны анзаарч байгаагаар энэ менторингийн соёл тогтолцоо Монголд ер нь хэр үр дүнтэй явж байна гэж та харж байгаа вэ? Ер нь менторийн тухай ойлголт Монголд нэлээд төлөвшөөд суурьшиж байгаа харагдтыг. Ягаад гэвэл залуучууд ментор та миний ментор болооч гэж надаас их хүсдэг. Ер нь хаанаас ментор олох вэ? Ямар хүн ментор байвал зүгээр үү гэд асуух нь ярих нь бол сүүлийн одоо 5 жилд харьцангуй мэдрэгдэхүйц нэмэгдсэлтэй. Тэгэхээр Монголд бол менторийн ойлголт бол бий болсон. Ягаад гэвэл үндсэн шалтгаан хувь хүмүүс илүү санаачлахтай бизнест ороод өөрөө зүтгэж байгаа хүмүүст бол үнэхээр одоо тэр зөвлөгөө гэдэг юм уу, хань гэдэг юм уу, дэмжлэг гэдэг юм бүгд хэрэг болдог. Тэгэхээр залуучууд бол бас ментор бол хэрэгтэй юм гэдгийг ойлгоод их асуудаг. Тийм учраас Монголд бол харьцангуй хурдтай явж байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ бол ментор гэдэг ойлголтын цаат талд бас өөрийн шинжлэх ухаан, арга барил, урлаг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь бол одоо төлөвшөх, тогтох ийм зам руу явж байна гэж харж байна. Тэгээ Монголд нөгөө менторыг бэлддэг тусгай бас мэргэжлийн хөтөлбөр сургалтууд байхгүй. Тэгэхээр нөгөө илүү их мэдлэг туршлагаараа одоо хүмүүс ингээд өөрийгөө бас ментор гэж нэрлэдэг. Тэгэхээр ментор гэж юу нь яг ямар хүнийг хэлдэг юм бол тэгээ мэдээж ур чадвараас гадна хувь хүний хувьд тийм ээ сэтгэлгээний хувьд өөх сэтгэлийн хувьд гэдэг та нэг тодорхойлж. Яг ментор гэдэг ойлголт бол яг өмнө бизнесээс өмнө байсан ойлголт ч тоо. Одоо жишээлбэл 18 19 дугаар зууны үед Англи, одоо Франц гэдэг юм уу, Европын орнуудад яг энэ ментор гэдэг нь арай өргөн утгаар ойлголттой байсан. Жишээлбэл залуу хүн шинээр эхлэхэд одоо Английн тийм одоо түүх байдیں۔ Одоо залуучуудыг хинж таньдаггүй. Гэхдээ бол нөгөө манайхаар бол хуучны яриагаар халамжлан хүмүүжүүлэгч нь хин юм бэ? Хэний шав юм бэ? Тэгэхээр одоо багшийнхаа нэрийг хэлдэг. Ялангуяа тэр багшаас нөхсөн бичиг гэдэг юм уу одоо референс гэж англиар хэлдэг. Тэрийг үзүүлэхлээр итгэдэг. Тэр бол ерөнхийдөө хуучнаар бол манайхан монголчууд орс үг хэрэгэлдэг л дээ школ гэдэг шиг ойлголт байсан. За ер нь ментор гэж хэнийг хэлдэг вэ гэвэл яг орчин үеийн бизнесийн менторийн ойлголт бол илүү нарийн төлөвшөөд тодорхой болсон л доо. Тэгээ бизнесийн талаас нь хэлбэл ментор гэдэг бол нэгдүгээрт өөрийнхөө туршлагыг хуваалцж чаддаг. Өөрийнхөө явсан замыг одоо залуу хүнд одоо юу гэх юм өөрийнхөө замаар тэр залуу хүн явахт нь дэмжлэг болгож өөрийнхөө туршлагаар хуваалцдаг. За хамгийн гол нь бол хүний хандлагыг өөрчлөх чадвартай. За хүний хандлагаа өөрчлөхийг хүсэж байгаа хүнд туслах чадвартай. Хоёр дахь нь бол хүний үйлдэлүүдэд бол бас тодорхой дүгнэлт хийж өгч чаддаг. Тэгээ мэдээж хэрэг уран зориг өгдөг, шудраг ийм хүн байх хэрэгтэй. За тэгээ хүнийг сонсож чаддаг. Бас өөрийнхөө бодлыг нэг тулгаад байдаггүй. Тэгэхээр ментор хүний хувьд бол зүгээр би боддtiin. Ер нь Монголд бол ингээд маш олон төрлийн залуучууд ментор болж байгаа. Гэхдээ түрүү хэллээ шүү дээ. Хаанаас сурах уу гэж бодоод жишээл асуулт. Тэгээ би бол мэдээж хэрэг менторын сургууль төгсөөгүй. Гэхдээ хамгийн том сурдаг зүйл бол
сайн менторыг дагаад явхлаар тэртээ сурдаг байхгүй. Тийм учраас нэг 7-8 жилийн өмнө ч байна уу би бол онлайнаар Америк ментортай байсан. 2 ч ментортай. Яг дараа л ээлжлээд. Тэгэхээр тэр хүмүүсийн ажлын арга барилаас удаан хугацаанд сураад тэгээ ер нь бол тэр хүмүүс ч гэсэн яг саяны асуултыг би асууж байгаа шүү дээ. Яг менторыг яадیں۔ Одоо юу хийдیں۔ Яаж ажилтیں۔ Тэгээ тэр хүмүүс ч яг амьдаар өөрийнхөө биеэр өөрийнхөө нөгөө зөвлөгөөгөөр зааж өгч байгаа. Тийм учраас миний хувьд бол хамгийн сайн сургалт бол хамгийн сайн менторыг олох хэрэгтэй. Тэгээ тэрийг хамт ажиллаад, хамт дагаад ингээд сураад явах хэрэгтэй. Тэгээ эн чинь залгамжлал явдаг байхгүй. Хамгийн сайн менторыг олгоход ер нь тодорхой хэмжээгээр бас судлах хэрэгтэй, бэрхшээлтэй байдаг те. Тэгэхээр ер нь аль талын илүү харж сонгуул зүгээр вэ? Яг хүний зорилгоос хамаарна. Жишээлбэл залуу хүн эхлээд өөрийнхөө зорилгыг их сайн олж харах хэрэгтэй л дээ. Хэрвээ мэдээ зорилгоо олж чадахгүй байвал дахиад хэлэхэд тэр зорилгыг чинь олоход туслах хүнийг л эхэлж олох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл янз бүрийн хувилбараар, янз бүрийн сэтгэлгээгээр хандаж чаддаг. Өөрөөр хэлбэл өөрийг чинь задлж чадах хүнийг хайх хэрэгтэй. За хоёр дахь юм бол зорилгоо тодорхой хаасны дараа бол яг ямар ментор хэрэгтэй. Жишээлбэл надад компанийнхаа би одоо санхүүд их санаа зовдөг бол тэр төрлийн одоо туршлага, тэр төрлийн арга барил, тэр төрлийн хандлагын хүн хэрэгтэй. Магадгүй би компанийнхаа ажилтнуудтай харьцахдаа одоо өөрийгөө мэдэрж байгаа. Миний зорилго бол одоо их сайн удирдахч болох хэрэгтэй гэж үзвэл бас нэг өөр ментор. Тийм учраас ментор бол ерөнхийдөө зорилгоос их хамаарна. За мэдээж хэрэг олдоц гэж нэг ойлголт бий. Гэхдээ тэнд ганцхан арга биш шүү дээ. Ерөөсөө явж иж л олно. Түүнээс гэртээ суугаад олно гэж байхгүй. Тийм учраас гэдэг нь одоо хаагаар явах уу гэдгийг хэлээд явж гэдэг нь хоёр янзын арга бий. Юу вэ гэвэл нэгдүгээрт энэ подкастыг сонсох хэрэгтэй. Хоёрдугаарт бас төрөл бүрийн менторын одоо юу гэдгийг сургалтуудад менторыг дагсан арга хэмжээнүүдэд оролцох хэрэгтэй. Тэгэл хүн чаалах болохоор сураад явна. Тэгээд одоо нэг бизнес цэнэг шиг юм том ивэнтүүдэд бас оролцох. Тэгэл байх. Тийм. Тэгээд өөрийнхөө найз нөхдөс хамт ажиллаж байгаа хүмүүсээс хэн нь ментортай байна сонирхох хэрэгтэй. Тэгээд тэр ментор нь юу гэж जैन, яаж जैन гэдгийг бас асуудал авлаад ингээд өөрөөр хэлбэл ментор гэдэг маань өөрөө хүний тухай ойлголт учраас тэрийг ч бас харьцаж ижил мэднэ шүү дээ. Гэхдээ ер нь менторт илүү мэдлэгтэй гэхээс илүү хоёр чухал чанартай хүнийг л хайх хэрэгтэй гэж боддог. Нэг нь бол үнэхээр хүнтэй одоо харьцаж чаддаг, communication-тай хүн. Өөрөөр хүнд өгч чаддаг, харьцаж чаддаг. За одоо хуучны монголоор бол одоо багш авьяастай гэж хүмүүс хэлдэг шиг ментор байх авьяастай хүмүүс хэрэгтэй. Хоёрдугаарт бол бизнест их чухал зүйл бол одоо зөвхөн туршлага мэдлэгээс гадна яг өөрийн чинь ажилд одоо тус болж чадах гэдэг нь яг өөрийн чинь сонирхож байгаа чиглэлд нэтворкинг хийж чаддаг хүн хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би чамайг тийм хүнтэй танилцуулж өгье, дараагийн ментортай чинь танилцуулж өгье ч тийм үү. Тийм нээлттэй. Тийм хүн их чухал. Хүмүүс нөгөө би бинийгээ дуурайгаад ментортай болох нь гоё юм байна гэд ментор хайгаад байдаг. Гэтэл бол яг өөрийнхөө асуудалтай хэсэг дээр, дутагдж байгаа хэсэг дээрээ тэрэндээ зориулаад менторыг хайх хэрэгтэй юм байна, тийм ээ. Тэгнь. Тэгээд түүний тулд бол түрүүний хэлдэг зорилгоо их мэдж байгаа. Өөрөөр хэлбэл би нэг зүйлийг л хэлдэг. Хүн юу хайж байгаагаа мэдэхгүй бол юу ч болохгүй шүү дээ. Тэгэхээр юу хайж байгаагаа мэдэх хэрэгтэй. Тэрийг хариу мэдэхгүй байвал одоо яг тэрэн дээрээ эхний зорилгоо болгоод тэгээ би яг юу хүсэж байгаа юм. Би яг одоо хүн жишээл ингэдэг л дээ. Надад бол одоо би хэцүү байна. Одоо юу гэдгийг би өөрчлөлтийг одоо стресстэй байна. Би одоо хөгжиж чадахгүй байна. Би өөрөө зүтгэхэд дандаа алдаа гаргаад байна. Тэгвэл менторын талаас гадна бас зарим тохиолдолд бол сэтгэл зүйчтэй ч уулзах хэрэгтэй байт юм байна. Дээрээс нь бас коучтай уулзах хэрэгтэй. Өөрөөр заримдаа ментор хэрэгтэй, маш олон зүйл төр коуч хэрэгтэй. Тийм учраас ментор, коуч хоёрын бас ялгааг мэдчих хэрэгтэй. Тийм. Тэгэхээр та одоо маш завгүй байдаг. Тэгээд тантай ингээ уулзах цаг аваад ингээд тэр цагтыг таныг зөвшөөрсөнд би маш их баярлж байгаагаа. Тэгэхээр ер нь бол энэ уулзж байгаа юм боломжийг ашиглаад одоо нэг хүмүүс ч гэсэн нэг асуугаасаа гэж хүсэж байгаа.
та өөрөө ингээд хэдэн наснаасаа эхэлж ментортой болсон бэ? Түрүү хэлсэн ингээд 2 гадаад ментортой гэсэн шүү дээ. Залуудаа тас ментортой байсан уу? Ер нь бол залуудаа ментор гэж би мэддэггүй байсан. Тэгээ тэр хүнийг ментор гэж нэрлэдэггүй байсан. Би ментортой болчлоо гэж мэддэгчгүй байсан. Ганцхан эргээд харахад тэр бол ментор байсан юм билээ. Ментор байсан тий. Тэгээ бид нар бол мэдээллийн технологийн чиглэлд ажиллаад маш олон чиглэлд мэдээж интернетийн одоо нэвтрүүлэх ажилд явхад бол интернетийн нэг давуу тал нь маш олон орны маш олон сайн инженерүүдтэй танил болдог л тоо. Тэгээ тэр хүмүүстэй бол хамт суугаад хамт тэр орчинд ажиллаж чадахгүйгээс хойш нэг хүсэл тавьдیں۔ Би одоо тань руу имэйл биччихье, хэрэгтэй юм бол асуужээ, та надад туслах уу гэд ингээд ярихлаар явандаа бол мэдээж хэрэг олон хүн дотоос бол маш сайн тусалдаг хүмүүс гарч ирдэг. Тэгээ тэр хүмүүстэйгээ холбоогоо хөгжүүлээл байхад сүүлдээ тэр улсууд бол зарим нь бол үнэхээр дэлхийн олон орнд технологийн төслүүдийг хэрэгжүүлж исэн, олон байгууллагатай харьцаж исэн ийм их одоо идэвхтэй. Тэгээ интернетийн технологийн хүмүүсийн нэг өрөмс давуу тал байдیں۔ Тэр бол нэг талаасаа техникийн хүн боловч нөгөө талаас их нийгмийн үзэл бодол нь их нээлттэй хүмүүс байдаг байхгүй. Интернет ч өөрөө дэлхийг хамарсан технологийн асуудал учраас нэг компанид цаашаараа суугаад байдаг гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр улсууд бол дэлхийн янз бүрийн орнуудад яваад эхлэхлээр одоо юу гэдэг хүмүүстэй харьцах, асуудалд хандах өөрийн маш ариун туршлагатай. Тэгээ тэр туршлагаасаа хуваалцдаг байхгүй. Тэгээ явсаар байтал бол одоо эргээ харахад бол ментор байсан юм байна. Яг албан ёсоор ментор гээд мөнгө төлөөд гэх юм уу онлайнаар харьцаад алсаас ментор авахд ч бас мөнгө төлдөг. Тийм яг л тэр хүний цагийн үнэлгээ байна. Тэр бол миний бодлоор 10 жилийн өмнө биш 15 жилийн өмнө юм байна. 2005-6 оноос би ментортой болсон юм. Тийм тэгээд тэр үед бол ментордыг бол одоо ажиллаад дараа нь бас дахиад тэр хүн маань дахт нэг хүнийг санал болгоод ингээд жишээл 2 Америк хүнтэй бол ажиллаж байсан л та. Тэгтэл би анх удаа одоо ментор гэдэг үгийг ментор ингэж ажилтдаг гэдэг аргаар л. Ягаад гэвэл надад ментортой ажиллах гэрээ гэж ирсэн байхгүй. Тэр бүгдийг уншаад энэ чих нарийн байд юм байна гэж ойлгосон л та. Ягаад гэвэл хоёр талын хариуцлага. Жишээлбэл нөгөө хүн чинь нэг зүйл надаас шаардж байсан. Би танд цаг зарахад та хариуцлагагүй одоо зүтгэхгүй бол бит хоёр одоо юу гэж хэлэх юм цагаач хүрэхээс гадна таны ч мөнгийг өрнө хамгийн гол нь тэр хүн бол би өөрөө л ментор байхыг хүссэн миний хүсэлд хүртэл та саад болно гэж. Тэгээд тийм гэрээ хүртэл зурж ирсэн. Хоёулантай би гэрээ зурж ирсэн. Тэгээд би анх удаа ментор гэдэг үгийг албан ёсоор менторын гэрээ, менторын хариуцлага гэдгийг ойлгож ирсэн. За тэгэхээр танд хэдэн оноос эхлээд ер нь ингээд өөрөө менторлох тийм санаа сэтэл төрсөн. Мэдээж та өөрөө би ментор болъё гэж гэсэн хүмүүс таныг ментор болгоё гэдэг хүсэлтийг тавьсан баг те. Тэр процесс хэдэн оноос ер нь эхэлсэн? Бас тэрийг төлөвлөөгүй. Ягаад гэвэл мэдээллийн технологийн гэдэг юм уу төрөл бүрийн орчин үеийн технологиг одоо компаниудад нэвтрүүлэхэд нэг асуудал тулгардыг. Ягаад гэвэл компани хүмүүс технологиор хуучин одоо бизнесээ хуучин юмаа сайжруулах гэж оролдоод байдаг байхгүй. Гэтэл технологи бол хуучин юмыг одоо өхөр тэргийн зүйрлэлбэл морин тэргийн хурдан явдаг болгодоггүй машин болгож хувиргадаг байхгүй. Тэгэхээр компанийг удирдах байгаа хүмүүс бол технологийн шинэ боломжийг ашиглаад компаниа өөрийн сайжруулах биш цоо шинээр зохион байгуулах хэрэгтэй юм байна гэдгээ ойлгодог. Тэгээ энэ дээр бол технологиос гадуур тэр хүний хандлага сэтгэлгээг өөрчлөх асуудал гарч ирж байгаа. Тэрийг бид нар эхлээд мэдэхгүй нэлээд яваад одоо юу гэж хэлэх юм үр хөтөл өгөөж муутай байгаа. Сүүлдээ нэг зүйлийг ойлгосон бол ерөөсөө компани удирдах байгаа хүмүүсийн хуучин сэтгэлгээ нь шинэ технологитойгоо таардаг юм байна. Тэгээ технологийн сэтгэлгээг нь өөрчлөх хэрэгтэй байна гэхэд маш олон компани захирал бол өөрсдөө тэрийг мэдэрч хийдэг. Өөрөөр хэлбэл би одоо өөрчлөх хэрэгтэй байна. Тэгээд яах вэ надад асууж байхгүй. Тэгээ би яах юм? Тэгэнгუთ нэг компани захирлууд чинь зөвхөн тэр компани технологи нэвтрүүлээс гадна бараг хувийн журмаар тэр хүнийг өөрийн дахиж нэг хоёр дахь амьсгаа оруулах, сэтгэлгээг нь өөрчлөх, хандлагыг нь өөрчлөх асуудлууд гарч ирж байгаа. Тэгээ тэр чинь бол дахиад нөгөө сурч ирсэн юмнуудаа
санаал эргэж тэр хүнтэй яриад ингээл яванда үнэхээр ментор гэсэн ойлголт руу орж ирж байгаа юм л та. Тэгээд сүүлдээ бол нэг зүйлүүд явсан юу гэвэл энэ бол бас Ведас үйл ажиллагаа юм байна. Тэгээ энийг бол бас жигд тогтмол системтэй хийх хэрэгтэй юм. Тэгээд үнэ тохиолдлоор биш. Тэгээд хийж үзье гэж оролдоо туршаад тэгээд хийж эхэлсэн л дээ. Сайн менторын гол одоо чанарууд юу вэ? Та түрүүний хэлсэн шүү дээ. Одоо сайн сонсох хэрэгтэй, харилцаатай, өгөх сэтгэлтэй байх хэрэгтэй гэдэг. Тэрэн дээр нэмээд хэлэхэд одоо ментороор өөрийгөө бэлтгэж байгаа хүмүүс юун дээр анхаарал зүгээр бол? Яг хоо ментороор бэлтгэж байгаа хүмүүс нэг тийм одоо юу юм бэ? Арай буруу төсөөл хийлбэг байд. За. Юуг бол зарим залуу хүн өөрийгөө голоод байдаг байхгүй. Хангалтгүй. Хангалтгүй гэж тийм үү? Надад тийм туршлага байхгүй ч гэдэг юм уу? Миний мэдлэг хүрэх юм уу? Би ер нь хүнд заадаг юм уу биш юм уу гэдэг. Дээр насаа бас боддог. Тийм насаас арай залах хүн байна тий. Гэтэл ментор гэдэг бол их өрмөц ойлголт шүү дээ. Ментор гэдэг бол за би жишээл бодъё л та. Би одоо ингээд хашаандаа маш гоё жимс ногоо тариад гоё ногоожул гэж бодъё. Тэгээ эн чинь бол миний хувьд цоо шин чиглэл. Тэгэхээр надад бол туршлагатай энэ талаар харилцаж чаддаг одоо ногоожуултын ментор хэрэгтэй байхгүй юу? Тэгэнгუთ тэр хүн чинь надаас 20 30 дүү байж болно. Надаас бол бусад бүх салбарт бол мэдлэг туршлага дутуу байж болно. Гэлээхдээ миний зорилгоор бол яхахгүй надад өгч чадах хүн байхгүй юу? Тийм учраас залуу хүн бол миний бодлоор шинээр ментор болох гэж байгаа хүн нэг зүйлийг анхаарах зүйл бол ерөөсөн хүн болгонд ямар нэгэн зүйлээр ментор байж чадах байхгүй. Ганцхан тэр өгч чадах зүйлээ бүтээгдэхүүн болгож чадах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зүгээр нэг сайхан одоо юу гэдэг нь пи уугаад буу алах биш. Яг тэрийг арга зүгээр. Жишээл ментор хүн бол түрүү хэлсэн шүү дээ. Өөрийн бодлыг хүнд тулгаад байдаггүй, сонсож чаддаг. Тэгээ хамгийн гол нь нөгөө хүнтэйгээ харилцан ажиллаж чаддаг. Жишээл зорилго нь юу юм? Ямар алхмуудаар явах юм? Бие биендээ яаж одоо энгийнээр хэлбэл хариуцлага тооцох юм? Жишээл ментор гэж менти гэж болцоод ирэхгүй байвал яах юм? Эсвэл одоо баахан юм ярьчаад тэгээ хийхгүй байвал яах юм? Зүтгэхгүй байвал яах юм? Ингэсэн олон зүйлүүдэд тэр чинь бас өөрийн арга барилтай. Тэрэнд өөрөө ментор болж байгаа суралцах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэрийг өөрөө суралцах сонирхолтой бол ментор хүн бол хамгийн эхлээд өөрөө ч гэсэн их нөгөө ментигээс сурдаг. Тийм тэгээд тэр бол их одоо онцлог. Тийм учраас би бол ментор болохыг одоо хүсэж байгаа хүнд бол эхний зөвлөгөө бол нэгдүгээрт энэ бол системтэй ажиллаа. Энийг бол зүгээр цэжний бангаар хийж болохгүй. Бас нэг жоохон арга барил эзэмш. Тэгээ ууггүй яв. Гэсэн тийм л зөвлөгөө өгдөө. Тэгээд орчин үед менторын сайн сургалтууд байгаа, номнууд байгаа. Тэгээ түрүүний миний хэлдэг сайн менторыг дагаад жишээлбэл ийм асуулт байж болно шүү дээ. Би ментор болох гэсэн намайг ментор болох тусалж чаддаг ментор хаана вэ гэж болно тийм. Эхний зорилгоо тавих хэрэгтэй байхгүй. Таны би одоо яг нарийн ноу хавыг асуухгүй. Гэхдээ та энэ олон жил ментороор ажиллахдаа таны одоо баримтлагдаг зарчим, жанжин шугам тань юу вэ? Одоо надад бас хэрэгтэй байна л да. Гэхдээ яг ер нь бол би бол мэдлэг чадвар бүх зүйлийг бол өгж болдгийг. Гэхдээ нөгөө юу гэдвэл сайлаа бэлтгэхэр саваа бэлт гэдэг юу ч өгж болно ганцхан тэр хүн авч чадах юм. Өөрөөр хэлбэл хуучны одоо бурхны шашны номонд байдیں۔ Шав бэлэн болоход багш өөрөө ирдэг гэж. Яагаад гэвэл маш олон хүн шав нь бэлэн болоогүй байдаг байхгүй. Өөрөө товчоор хэлбэл өөрөө зориг тавиагүй. Өөрөө бодлоо өөрчлөхийг хүсээгүй. Өөрөө урагшаа авахыг хүсээгүй хүнд бол юу ч өгөөд нэмэр байхгүй. Тийм учраас миний одоо хамгийн чухал анхаардаг зүйл бол тэр хүний хандлагын л анхаардаг. Явж байгаа хүнд тусалж болдгийг. Явж байгаа хүнд зөвлөж болдгийг. Байнга явахгүй хайчдаг хүнд бол туслах маш хэцүү. Сахилга хатгүй, туушгүй хүнд тийм. Тийм учраас зөвөр миний энийг би мэдчихсэн биш. Гэхдээ зөвөр гашуун туршлагаасаа хэлэхэд явдаггүй хүмүүстэй ажиллаад сүлд нь эртхэн орхих хэрэгтэй байл. Хоёр үеиндээ саад болоод тийм. Тэгэхээр миний зөвөр
одоо гол баримтлах зарчим бол хүний хандлагатай нэг их сонирхож ажилладаг. Тэгээ хандлага нь байвал бусд нь бол бүгд болно. Тэгэхээр менторингийн харилцаанд бол ментор менти хоёрын одоо зүгээс нөгөө одоо оролцоо гэж байгаа шүү дээ. Тэн дээр бол бас менти бол өөрийгөө бэлтгэсэн л ах хэрэгтэй юм ба шүү дээ, тийм ээ. Ментиг ер нь бол одоо за хүмүүст ойлгомжтой хүднээс хэлэх дасгалжуулагч тамирчин хоёр байна гэж бодъё л да. Тамирчин хүн бол өөрөө хөлсөө гаргахад бэлэн, зүтгэхэд бэлэн, өвдөхэд бэлэн, ялагдсан ч босоход бэлэн байх хэрэгтэй. Тэр тохиолдолд одоо дасгалжуулагч бол тэр хүнтэй байнга ажиллаад хамтдаа юм бүтээн. Тэгэхгүй бол одоо за энгийнээр хэлбэл менти хүнээ бол яаж менти байх уу гэдгийг бас сайн хэлж өгч тохирох хэрэгтэй байхгүй. Чи наад зах нь одоо тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Чи наад зах нь ихэд зориг тавих хэрэгтэй. Тэгээ тэрийг олон жижиг алхмууд хуваад сурах хэрэгтэй. Тэгээ тэрийг хэрэгжүүлээд надтай ирээд өмнө ярьсан юм одоо энгийнээр хэлбэл тайлагж чаддаг байх хэрэгтэй. За дээрэс нь бол та хамгийн гол надад биш өөртөө. Тэгээ алхамаар явж чаддаг байх хэрэгтэй. Энэ явъя гэсэн хүнийг яаж явах уу гэдэг хоёр талдаа ойлголцоод тэгээд ажиллахад яг тэр хандлага зөв хүн чинь олзуурхаал явдیں۔ Хандлага нь буруу хүн бол за энэ хэцүү юм байна. Бараг надад гэрийн даалгавар өгөх гээд юм гэдэг байхгүй. Эцэст бол би яагаад гэрийн даалгаврыг нэрлэдэггүй ч гэсэн энэ бол үндсэндээ гэрийн даалгавар гэвэл жишээлбэл нэг хүнтэй 5 уулзъя гэж бодъё, 10 уулзъя гэж бодъё. Үргэлж нэг юм яриад иж болохгүй. Үргэлж урагшаа авах хэрэгтэй шүү дээ. Том зураг харж. Тэгэхээр тэр том зураг руугаа явж гэнэ гэдгээ хоёлаа яаж тохирох юм те. Яаж хэмжих юм? Яаж ойлголцох юм? Жишээлбэл бие биенийхээ өмнө яаж хариуцлага үлээх юм? Энэ зүйлүүд нэлээд тийм бодох хэрэгтэй юм. Тийм учраас би бол ментор гэдэг бол зөвхөн одоо нэг ахмадын зөвлөгөө бол биш. Ментор гэдэг бол одоо биеийн тамираар бол дасгалжуулагч байхгүй. Яг тэр хүнийг амжилт гаргахад нь өөрчлөгдөхөд нь одоо хөгжихөд нь тусалж байгаа байхгүй. За нэг хүн бол бас хэдэн ч ментортэй гэж болдгоо л билээ л дээ. Тэгээ ментортой хүн менторгүй хүн хоёрын ялгаа бол амьдрал дээр өднөөдрийн яг нөгөө амьдралын чанар бүтээмж дээр их харагддаг. Тэгэхэд менти хүн бол ерөөсөө нөгөө менторээс сурсан юм аа шууд хэрэгжүүлэх ёстой тий. Таны ингээд одоо ментороор ажиллаж исэн туршлагад үнэхээр их сорилттай бас таны одоо нэрээ үгийг хэлүүлж исэн тийм менти таарлаж исэн үү? Байлх байх уу. Ер нь бол яг одоо энэ хүндээ гэж ярихад миний ярьж исэн магадгүй зүйл жилбэл чүтэнз байсан байж магадгүй. Тэр хүн галаа хасаагаад өөрөө явж чаддаг залуучууд байдیں۔ Тэгээ магадгүй тэр хүмүүст бол нэг тийм жижиг түлхэгцэл хэрэгтэй байхгүй. Одоо магадгүй нэг итгэл үнэмшил. Тэгэхээр ментор хүний бас нэг хамгийн чухал зүйл бол хүнийг урам зориг өгч явах хэрэгтэй. Тэгээ магадгүй маш олон залуучууд бол зүгээр ганцаардд юм уу? Аль эсвэл одоо хүний амьдрал тийм үе байдаг шүү дээ. Ямар нэгэн зүйлтэй бас нэг дэмжлэг итгэл хүсдэг. Тэгээ өөрийгөө хийж байгаа гэдгийг эргэж харж бас нэг юу гэдгийг харьцуулж ярих хэрэгтэй. Тийм учраас тийм залуучууд байдیں۔ Их эрчтэй. Тэгээ эргээд харахад бол их сайн явж байгаа тийм залуучууд байдیں۔ Хариуцлагагүй ментор таарч ирсэн үү? Зөндөө таарч ирсэн. Хамгийн гол хариуцлагагүй менти бол жишээлбэл цагтаа ирдэг байхгүй. Цагтаа ирэхгүй, шалтак тоочдаг. Тэгээд цагтаа ирэхгүй болохоор чинь одоо тэр хүн ч ардаа ажилтаа, би ч ардаа ажилтаа. Тэгээ заримдаа бүр ментлэл өнгөрдөг тийм тохиолдол гарч ирсэн. Тэгэхээр тэр чин бол одоо 2-3 давтсны дараа ер нь битээр ингэж явах хэрэгтэй юм уу гэдэг асуулт гарч ирдэг. Тэгээ тэр тохиолдолд таавал шууд менторлтыг зогсоо. Яг хоо эхний удаа тэгж байгаагүй. Харин тийм учраас миний төрөө нээлдэг. Ер нь тэгж явах ёстой юм байлээ. Сүүлдээ бол тэгдэг болсон л доо. Тэгээд тэр нь их зөв юм бэл. Магадгүй тэр хүн одоо өөрөө хариуцлагагүйтэй биш. Үнэхээр магадгүй амьдралын төлөвлөгөө нь өөрчлөгддөг юм уу? Өөр ажилтай болд юм уу? Магадгүй бусад приоритет нь өндөр болоод ирч чадахгүй болж болно шүү дээ. Тэрийг бас их зөв зохицуулах хэрэгтэй. Тэгэхээр ментор, менти байхын бас нэг чухал зүйл бол цагийн менежмент шүү дээ. Цагаа зохицуулж чадахгүй бол бас ийм хүнтэй
одоо багийн тоглолт хийхэд хэцүү байхгүй. Таны оролцсон нэг подкастыг сонсож байсан. Тэгэхээр тэр дээр сахилга бат гэдэг бол аюул том систем гэж та хэлжсэн. Тэгэхээр ингээд та хэрвээ маш хариуцлагагүй, сахилга батгүй тим одоо мэдээ тааруул тэр хүнд та одоо тэр системийг бүтээхийн тулд жишээлбэл ямар аргаар ажиллах вэ? Гэхдээ ер нь бол дахиад хэлэхэд тэр хүн өөрөө би одоо сахилга баттай болмоор нь өөрөөр би ажлын зохион байгуулалттай болмоор байна, би зэгцтэй болмоор байна гэдэг хүсэл тавьбал мэдээж хэрэг тэрийг бол за би биш юм ахэд бас тийм тэр тухай юм ном байдیں۔ Тийм тухай тийм хүн заадیں۔ Гэдгийг бас хэлнэ шүү дээ. Ацист бол тэр хүн өсөж байгаа. Төрөний учраас хандлага гэдэг асуулт байхгүй. Өөрөөр хандлага нь байвал юу ч өгч болно. За би чаддгүй махад чаддаг хүнийг олж өгч болно шүү дээ. А чаддаг одоо хүний алсаас гэдэг номоор өгч болно, видеог нь өгч болно. Тийм учраас эцэст бол одоо хэрвээ үнэхээр хүн тийм бол бас санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл би нэг зүйлийг залуучуудад хэлдэг. Юм болгон өөрийн цагтай гэдэг гэж. Жишээлбэл зарим залуучууд энэ хүн англи хэл мэдэхгүй одоо 25 хүрчээд англи хэл мэдэхгүй байна гэж бие биенээ шүүмжилдэг. А би бол тэрэнд тийм шүүмжийг бол өөрөөр харддаг. Яг хүн болгон өөрийн цагтай. Өөрөөр хэлбэл тэр хүнд англи хэл хэрэггүй л байсан байхгүй. Одоо жишээлбэл надад испани хэл хэрэггүй учраас би испани хэл сурахгүй л байгаа шүү дээ. Яг түүнтэй адилхан хүн болгонд өөрийн цагтай. Тийм учраас зарим хүн бол 40 хүрж иж англи хэрэгтэй болж болно. Зарим хүн 60 хүрж иж хэрэгтэй болно. Тийм учраас хүн болгоны явж байгаа зам өөр. Яг түүнтэй адилхан сахилга бат зохион байгуулалт юмд сурах цаг гэж ирнэ шүү дээ. А тэр үедээ байж ивэл тэгэл сурах хэрэгтэй байхгүй. Өмнө нь ямар байсан одоо хандлага нь зөв хүнд бол өмнө нь ямар байсан баг хамаагүй шүү. Тэр мэдээ болох гэж байгаа хүн бол өөрийнхөө хандлагыг л хамгийн дөрөнд бэлдэх хэрэгтэй юм байна, тийм ээ? Тийм, ерөөсөө өөрийгөө л нэг зүйлийг харах хэрэгтэй. Би ер нь яах гэж менти болж байгаа юм. Өөрчлөгдөх гэж шүү дээ. Аль эсвэл ажлаа өөрчлөх гэж, аль эсвэл өөрөө өөрчлөгдөх гэж. Аль эсвэл явж байгаа замаа өөрчлөх гэж. За нэг ийм бас нэг яриа байдаг л да. Нөгөө ментор менти хоёр цогцсон цогцохгүй гэж байдаг. Тэ? Тэгэхээр тийм тохиолдол танд байсан уу? Байдаг. Тий, одоо нөгөө долгио нийлэхгүй байх гэж ярьдэн шүү дээ, тэ? Тэгэхээр ямар хүмүүс тэр зохицдгүй юм бол хэрвээ тэрийг ментор яаж одоо хардгуу менти эхэлж анзаардаг юм болоо хэрвээ тийм зохицохгүй менти тааруул одоо яаж тэрнээс татгалзах уу тэгээд тэр одоо ментидээ те чи өөрийн гэсэн ментор олохын тулд те энэ талын одоо замыг дагуул зүгээр гэдэг зөвлөл юу хэлэх вэ? Гэхдээ яг хөө мэдээч хэрэг тийм тохиолдол олон байдаг бол амьдрал баян учраас. Гэхдээ би зөв жишээ болгоод хоёр жишээ хэлье л та. Нэг нь бол зарим залуучууд зөвхөн мод хөөгөөд ментортой болцсон байдаг. Бас тийм тохиолдол. Тийм, би одоо гоё ментортой гэдэг. Тэгээ тэр нь баг нэг одоо гоёлн болцсон. А тэр хүн бол хэцүү. За хоёр дахь одоо нэг чухал зүйл бол хүнээс бэлгийн их нэгтгэх хүмүүс байдаг. Одоо баг л та хэлээд өгч гэдэг. Өөрөөр хэлбэл надаас бол консультант байхыг шаарддаг. Өөрөөр та мөнгөний авсан чинь баг миний өмнөөс хийгээд гэдэг ч юм уу тийм. Тэр ментортойгоо өөрийгөө хит хамаатай болгоод байна шүү дээ. Тийм, нэгдүгээрт өөрөө явахгүй бэлэн хоолно ихэд. Тэгээ магадгүй тэгээ сурцсан. Тэгэхээр зэрэг тийм хүмүүст нэг том дутагдал байдیں۔ Юмыг дандаа хэлбэрээр хараад байдаг. Асуудал бол одоо өөрөө гоё болохтой, өөрөө мундаг болохтой, өөрөө дипломтой юм уу, сертификаттай болохтой биш шүү дээ. Үн чинь бол дотроос өөрөө харах өнцг нь өөр болох хэвээр, ажиллах арга барил нь өөрөө болох хэвээр, өөрөөр юмыг шинээр мэдрэх хэвээр. Ментортой болж байгаа гол нэг шалтгаан бол эцэст шин зам, шин боломж, шин ирээдүг бол бас олж харах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бэлгийн юм хайж байгаа хүмүүс тийм харддаггүй байхгүй. Тэгэхээр бэлгийн юм хайж байгаа хүмүүс гэдэг юм уу, мод хайж байгаа хүмүүс гэдэг юм уу, аль эсвэл зүгээр хүн дуурайгаад санаанд гүрээд ирсэн хүмүүс ч байд юм уу те байдیں۔ Тэгээ магадгүй зарим хүн бол одоо зөв алхам хийж гаад ийм алдаа гаргаж хийдیں۔ Жишээлбэл ер нь юу хийж байгаагаа мэдэхгүй яваад ирсэн хүмүүс байдаг байхгүй. А тэр хүмүүс бол магадгүй одоо ер нь ментор хэрэгтэй үг ойлгоод буцах нь бас хэрэгтэй л байдаг. Надад бол одоохондоо ментор хэрэггүй гэж гэдэг юм уу те. Цаг нь болохоор тэгэл бас ментортой болох хэрэгтэй. Тийм, ер нь цаг нь болохоор нэг тэнд нэг тим байд юм байлээ.
Ментор гэж юм байд юм байлээ гэдэг нь ирнэ л дээ. Гэхдээ зүгээр эргээд харахад бол хэдийгээр миний энэ хэлж байгаа одоо зарим талаар сөрөг юм шиг боловч үнэн чанартай явж байгаа хүн болгон янз бүрийн шалтгаанаар л бас юм дурж байгаа шүү дээ. Тийм менторын талаар буруу ойлголттой хүмүүс байдаг юм билээ. Бусдаар амьдралаа зайлахгүй, хүнээр амьдралаа зайлахгүй гэл те. Гэтэл менторын хэрэгцээ өөрт нь ирээгүй хүмүүс тэгж ярьдаг л ах л та. Тийм. Ер нь бол жишээлбэл одоо Америкийн нэг том компани захирал 10 ментортай. Одоо дэлхийн одоо Google компани жишээлбэл тийм. Эрик Шмидт гэдэг ерөнхийлөгч нэ. Тэр өөрөө манай бизнесмен сэтгүүл дээр ярьсан орчуулагдаад гарсан. Би цагтаа 10 ментортай байсан гэж. Яагаад гэвэл ментор гэдэг бол хүн бол хичнээн ухаантай ч гэсэн ямиг өөрийнх нь дээр л хардаг. Өөрөөр өөрийнхөө туршлагаар, өөрийнхөө явж ирсэн замаар. Гэтэл өөр хүмүүс өөр нүдээр харж байгаа шүү дээ. Ялангуяа өөр замаар явсан, өөр туршлагатай, тэр зам өөр мэрэгжилтэй, өөр орчинд байсан хүмүүс бүгд өөрөөр харж байгаа. Тэгэхээр хүн ямар үед шинэ юмыг олж харддаггүй гэвэл өөр нүдээр харахлаар шинэ юм олж харддаг. Өөрөөр би өөрийнхөө нүдээр хараад маш хэцүү юм гэж бодож исэн юмыг өөр хүн өө чин ийм ингээд амархан хэлчихдэг. Тэгэхээр хамгийн наазах нь гэхэд юмыг өөрийгөө задлахын тулд, юмыг өөр нүдээр харахын тулд, өөр өнцгөр харахын тулд заавал ментортой болж үзэх хэрэгтэй. Тэгээ нэг чухал зүйл бол би бол байнга хэлдэг. Бизнес эрхэлж байгаа хүн ерөөсөө энэ мэргэжлийн өвчин ганцаарддаг байхгүй. Ямар доод хүмүүс ажилтангуудаас зовлон яриад тэдрээс асуугаад байлтай биш. Тийм байлээ. Ганцаарддаг. Маш олон удаа сонсч ирсэн. Тийм. Тэгэхээр ганцаардал гэдэг чинь бол эцэст бол психологийн асуудал биш шүү дээ. Маш олон зүйл дээр тэргүй хорвоо бол надаас сая дахин баян. Тэгэхээр гарцаагүй өөр өнцгөөс харах хэрэгтэй, менторуудтай уулзах хэрэгтэй. Тийм учраас би бол нэг зүйлийг бол их баталгаатай хэлж чадна. Хэрвээ та бизнес эрхэлж байгаа, альсвал хэрвээ та бизнесийн шийдвэр гаргаж байгаа бол хэрвээ та менторгүйгээр энийг хийж байгаа бол та бол буруу хийж байгаа. Яагаад гэвэл ямар ч бизнесмен хүн олон боломжийг харж шийдвэр гаргах хэрэгтэй болохоос биш ганцхан өөрөө мэддэг аргаар шийдээд байвал тэр хүнээс нэг зүйлийг хэлнэ. Та үнэхээр компани захирал CEO юм бол ганцхан өөрийн бодлоор хийж байгаа чинь та мэргэжлийн хувьд дутуу байна гэсэн үг. Мэргэжлийн сайн CEO бол нэг зүйлийг мэддэг. Миний үүрэг бол бас мэдлэг чадвартай, туршлагатай, надтай таарлаж болох бүх юмыг ашиглаж би энэ компанийнхаа төлөө хийх хэрэгтэй. Энэ бол миний үүрэг байхгүй. Тийм учраас компани захирлын үүрэг бол за энгийнээр хэлбэл ментортой байх тэр хүний үүрэг байхгүй. Нөгөө би яг нэг юмыг өөрийнхөө бодож итэл яг ментор хүний хэлсэн үг яг миний сэтгэлгээнд ерөөсөө тэр хандлагт одоо үйлдэл хийхэд шууд нөлөөлдөг. Тэгэхээр бол нөгөө ментор хүн бол үнэхээр хэрэгтэй. Тэг нь жишээлбэл ийм байгаа шүү дээ. Төрөний үг би дуртай үг л дахин давтаж байгаа юм. Шав бэлэн болоход багш ирдэг гэж. Өөрөөр хүн ментортой болохлаар яагаад ментор тус болдгоо гэвэл хүн ингээд яг онцгой тулсан одоо асуудалтай тулгарсан эрсдэлтэй болсон энэ үед бол жижиг мэдээлэл, жижиг зөвлөгөө, жижиг урам юм болгон шийдвэрлэх гүйцэтгэж магадгүй байдаг. Харин тийм. Тийм учраас том шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн хариуцлагын асуудал. Тэд нар бол менторгүйгээр шийдвэр гаргана гэж байгаа нь бол бас яг энүүхэндээ ярил хариуцлагагүй хандж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол ер нь бол ингээд том шийдвэр гаргах гэж байгаа маш олон юм шийдэлтэй хүмүүс бол ментортой болоод явал цаг зав мөнгө төгрөгтэй одоо стресс ирч хүчээ бас хэмнэн хэцүү болох юм хийнэ гэж хэлж байна. За тэгвэл менти болох гэж байгаа хүн хандлагын үед өөрийгөө бэлдэх хэрэгтэй юм байна. За тэгвэл ментораа ер нь аль талбараас хайх вэ гэх тээ. За яг өөртөө нөгөө хэрэгцээтэй талбараас хайх байх, нэтворк дундаа хайх байх. Гэхдээ ер нь бол ингээд LinkedIn руу орох уу, эсвэл одоо тийм платформуд бэлэн байна уу? Одоо ер нь аль ивентүүдэд оролцвол илүү их нөгөө зөв ментор олох вэ гэдэг чиглүүлэг та өгөөч. Одоо жишээлбэл Озер бол яг менторингийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эндээс бас хайж болно. Өөр одоо ямар гарц гаргалгаа байна. Ер нь надтай нөгөө ментороо яаж олох вэ? Энэ дээр бол нөгөө юм асуултууд ирдэ. Нэг юм зарчим байдیں۔ Жимс түүхтэй хамгийн ойрын жимсийн эхэлт түүх гэж. За. Өөрөөр өөртөө хамгийн боломжийн.
жишээл байгууллагатай. Тэгээд ментор болохоос илүү амархан зүйл бол менти байсан хүнийг олох амархан байхгүй. За. Тийм учраас би тийм практик зөвлөгөө өгдөг. Танай байгууллага одоо жишээл 100 хүнтэй бол 10 хүнтэй бол хэн нэгний менти альсвал ментортай байж үзсэн үү? Харин тэр хүн чинь танаас арай илүү туршлагатай бол шууд асуух хэрэгтэй. Та ингээд менти байж үзсэн юм байна. Одоо та миний ментор болооч гэж. Ингээд шууд ажиллаж эхлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэгээд тэр хүнээс хамгийн ихний асуулт бол яг түрүүний энэ битүүрийн ярианы ихэнд байдаг. Ментор гэж яг яадیں۔ Би ментороос юу гэж авч болох юм? Би менти байхын тулд яадیں гэдгийг чинь явандаа л ойлгоно шүү дээ. Тийм учраас хамгийн зөв арга бол яг дарга зэргийн харилцаатай байдаг хүнд бол хэцүү. Нөгөөлийнхтэй хажуугийн хэлтэс гэдэг юм уу? Байгууллагын өөр мэрэгчлэлтэй туршлагатай. Тэгээд ялангуяа өөрөө менти байж үзсэн хүмүүс төр очиход бол тэр хүмүүс шууд одоо энгийнээр хэлбэл таны зовлог ойлгоно. Тэгээд би тань дээр 2-3 тодорхой хугацаанд ментор байж үзье. Тэнийг мэддэг компани захирлууд их айхтар байгаа. Сүүлийн сайн компаниуд бол компани дотроо менторшипийн хөтөлбөр хэрэгжүүлээд ингээд бүр бие биенээ уулзуулдаг. Тэр чинь бол нөгөө задлж өгч байгаа байхгүй. Тийм учраас би бол тийм хүмүүс зөвлөгөө өгөх нь бол ментор хайхад хэрвээ хэцүү байвал ментиг хай. Тэгээд дээрэс нь ойрхон байгууллагаасаа хай. Тэгээд юм чинь цааш явна шүү дээ. Одоо энэ жишгээр бол байгууллага дотооддоо менторингийн хөтөлбөр маш хэрэгжүүлж байгаа. Тэгээ энэний үр дүнд нөө Галапын судалгаагаар менторингийн хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллагын ажилтнуудын 30% нь одоо нөгөө бүтээмж сайжирсан, дотоодын карьерийн нөгөө өсөлт хөгжил явагдсан, ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдсэн гэдэг ийм судалгаа идэм байлээ. Ер нь социализм үед байсан шүү дээ. Тий, халамжлалт би анх 80 онд ихтэй сургуульд одоо Орос сургууль төгсөд ирэхэд надад шууд халамжтай хүмүүжүүлэгч томилж өгчээсэн. Тэр хүн бол таны арга анхны Вирус ментор байсан. Ягаад гэвэл бүхэл асуудлаар тэр хүнээс зөвлөгөө авдаг. Бүр хамгийн сонирхолтой нь бүр систем нь яаж ажилладаг байсан гэж намайг алдаа гаргахлаар менторын манд дуудаж асуудаг. Танай нөхөр чинь ингэж байна. Та ер нь ярилцсан юм уу? Альсвал танай нөхөр чинь ингэж байна. Одоо та яваад тэр алдааг нь зас. Өөрөөр хэлбэл халамжтай хүмүүжүүлэгч байх нь тэр хүний бас ажил үүргийнх нь харилцаанд байсан. Тэгээд эргээд харахад бол тэр хүн бол надаас 10 хэдэн жил илүү ажиллажсэн. За хамгийн наадах нэгтэл энгийнээр хэлэхэд одоо байгууллага дотроо дарга нартайгаа гэдэг юм уу? Ер нь яаж харьцах юм? Ер нь байгууллага дотроо би яаж явж бүх юмыг ярьдаг асуудаг хүн байхгүй. Тэгээд тэр хүн чинь бол явандаа бол хамгийн чухал зөвлөгөө бол залуу хүнд карьерийн зөвлөгөө өгч байгаа шүү дээ. Та бол одоо чи бол ингэж явбал ийм замаар явж болно. Ингэж явсан хүн ийм байдгийг. Тэр байтугай одоо энгийнээр хэлбэл тэр нөхөр ингэж яваад ингэж буруутсан гэдэг баг ховж ив шиг юм ярьдаг те. Гэхдээ бол эргээд харахад бол халамжлал хүмүүжүүлэгч бол маш их тос болж байна. За ингээд би асууя гэж утсан бүх асуултаа асуулаа. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд одоо ингээд ментортой болохыг хүсэж, ментор эрчимтэй хайж байгаа маш олон бизнес эрхлэгч болон хуваарай бизнес эрхэлж байгаа энэ залуучууд байгаа. Энэ хүмүүст хандаад ментороо хэрхэн яаж хайх вэ? Ер нь менторийн талаар таны гой цэгцлээд ингээд одоо сүүлийн өгүүлбэрийг хэлээд хоёлаа дуусгая. Ер нь бол 3 юм хийх хэрэгтэй. Нэгдүгээрт би яг өөрчлөлтийг хүсэж байгаа юу гэдгээ сонс. Асуултаа өөрөөсөө асуух хэрэгтэй. Өөрчлөлтийг хүсэж байгаа биш бол хэрэггүй. Тий. За би өөрчлөлтийг хүсэж байгаа. За хоёрдугаарх нь бол за би бол яг төлөвлөгөө, зорилгоо тодорхой бичихэд одоо надад ментор хэрэгтэй юм байна. Би яг ментортай болъё гэдэг зорилго өөртөө тавих уу гэж. Тэгвэл би ментортай болъё гэж зорилго тавих хэрэгтэй. За тэгвэл хоёр дахь асуулт шийдэгдлээ. Гурав дахь зүйл бол за тэгвэл түрүүний хэлдэг хамгийн ойрын юмнуудаас эхэлнэ. Подкастыг сонс, менторуудын тухай одоо юу гэдэг ChatGPT-гээс ч юм уу интернетээс хайж унш. Тэгэл хамгийн ихний ментортойгоо бол. Хамгийн гол нь бити их бот.
Өөрөөр хэлбэл нэг хэрэгцүүлээл дэлхийн шилдэг менторыг бий болох ёстой. Эсвэл одоо хамгийн мундаг хүнийг олох ёстой үгүй. Хамгийн гол нь эхлэх хэрэгтэй. Ягдггүй л алхмаар явдаг гэдгийг л мартчих. За тэгэхээр ментортой болохыг хүсэж байгаа бас нөгөө эргэлзэж байгаа хүмүүст гоё хариулт өглөө гэж бодож байна. Ингээд манай өнөөдрийн подкастад зочноор оролцсон та маш баярлалаа. Таны цаашдын ажил хийсэн амжилт хүсье. Ингээд амжилтын замд та ганцаараа байх алхах албагүй. Энэ бол таны менторийн цаг байлаа. Баярлалаа. Амсэр консалтингийн 2024 харьцуулж